Өнөөдөр ард түмний төлөө улсын их хурл нөхцөл байдалд энэ хүнд байгааг ингээд үл мэдрээд бид ингээд ач холбогдол багтаа хуулийн төсөл хилцээ суугаад иж болохгүй. Өнөөдөр ард түмэн бидний шийдвэрийг хүлээж байна. Өнөөдрийн хуралд байгаа зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг бол хилцгийг дэмжиж байгаа ч гэсэн ард иргэдийн амь нас, эрүүл мэнд бол туйлын чухал нэгдүгээр тавих асуудал учраас өнөөдөр 14 цагаас цар тахалтай холбоотой мэдээллийг нээлттэй, за шаардлагатай гэвэл хаалттай энэ хоёр гормоор бид нар хилцэх нь зүйтэй. Энэ дээр ерөнхий сайд өөрөө бичлэн оролцох ёстой, улсын онцгой комисс оролцох ёстой. Цаашдаа энэ цар тахлыг бид нар барьж чадах юм уу, чадахгүй юм уу? Яг хүндрэл нь юундаа байгаад байгаа юм? Энийг ярилцах хэрэгтэй байна. Хүн бүхэн коронавирусын энэ хуулийг хэрэгжүүлэх төр хороо байгуулсан шүү дээ. Тэр төр хороонд л ажиллаа хийнэ гэсэн байгаа. Гэтэл энэ төр хороо чинь 3 дугаар сарын 31-ээс хойш нэг ч удаа хуралдаагүй байна. 3-7 хоног хуралддаггүй төр хороо гэдэг бол туйлын хангалтгүй төр хороо байгаа. Ийм төр хороо байснаас татан болгоцсон дээр. Тэгээд цаашдаа яах юм? Энэ олон иргэдийн бухимдал байна, нөхцөл байдал хүнд байна. Тэгээд вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлнэ гэж баахан уриалга озон тавиад өнөөдөр ямар хүнд байдалд орсныг та нар харж байгаа. 20 ангиуд дээр хүний эрх туйлын зөрчигдөж байна. Хүүхдийн өвчлөл 5,000 гаруй авчлаа. Дээсэн дөрөөн дээр амин насан дээсэн дөрөөн дээр байна. Тэр замын өвд дээр байгаа автомашинуудын тэр авилгал хэл ахуулын асуудал бүр гаарч байна. Туйлын хүнд байна. Тэгэхээр энэ улс орон ийм одоо эмх замбраагүй байхад бид нар ингээд улсын их хурл юу ч болоогүй юм шиг ингээд сууж болохгүй. Тийм учраас би 14 цагийн хуралдааныг энэ цар тахалтай холбоотой мэдээллийг сонсох энэ одоо горимд санал оруулж өгөөч гэж хүсэж байна. Өнөөдөр бол нөхцөл байдал дэндүү хүнд байна шүү. Өмнөх засгийн газар нэг ээжийг та нар нэмгэн хувцастай гаргасан бид огцорлоо гэсэн. Гэтэл өнөөдөр 52, 56 хүн нас орчаад байна. Тэгээ улсын их хурл ингээд дүлий дүн боргоод патентын хууль хилцээ сууж явах юм уу? Ингэж байж болохгүй. Бүх байнгын хороод ажиллаж явах хэрэгтэй. Бид чи ард түмний төлөөлөл.